бид хоёр одоо нутгаас гараад 9 дахь хоногоо явж байна. Ойролцоогоор 2000 жоохон гарын километр явж ирлээ. Хятадын Шиан гэж хотод ирсэн. Ерөнхийдөө төв хэсэгт нь байрладаг. Тэгээ юугээрээ энэ хот сонирхолтой байг бол нэгдүгээр газар зүйн байрлалаараа яг төв хэсэгт нь баруун тишээгаа одоо Сайны замын эхлэл юм байна. Ер нь бол торгоны зам. Тэгээд ерөнхийдөө бол хотынх нь ингээд хан тэр үед одоо ингээд дандаа хятадын хотууд ингээд ханаар ингээд хан болон голоор тойруулаад ингээд барьсан тийм нийслэл хотод байдаг байсан юм байна. Тэгээ ойролцоогоор 14 км тийм радиустай тийм хотын хан ерөнхийдөө цагаан ирмэл гэсэн үг юм байна. Цагаан ирмэлхүү тиймэрхүү байгууламжуудад амьдардаг. Суурин одоо соёлтой болохоор дотроо байрладаг. За тэгээ энэ хөшөө болохоор нөгөө нэг хүүхэд бахад баажи, өөкүүн, нөгөө нэг лам гурав ингээд бадарчлаа явдаг ламын хөшөө юм байна. Энэ хотоос эхэлж одоо аяллаа эхлүүлсэн гэж хятадын түүхэнд нь тэмдэглэсэн байт юм байна. Цагаан гарын хувьд бол одоо урагшлах тусам улам гоё дулаахан болж байна. Өнөөдөр хэд 8 градус. Тэгээд урагшлах тусмаа л улам цагаан дулаахан болох юм шиг байна. За тэгээд бид хоёр ингээд цаашаа үргэлжлүүлээд дараачихаа нэвтрүүлгээ одоо чадах чинээгээр хийгээд явна. Та бүхнийг дагаад хамт аялуулах тийм орчин бид нар бас чадах чинээгээр бүрдүүлж яваа шүү. Баярлалаа.